За орой мэнд өргөе. Их хурлын даргын санаачлагаар ийм тогтоол боловсруулаад бас миний бие оролцоод саналаа тусгаж явсан. Тэгээд ингээцэг гишүүн очроод гишүүний хэлж байгаа саналуудыг маш зөв гэж бодож байна. Энэгээр ямар боломж нэгдэх гээд байгаа юм бэ гэдгийг бас ялангуяа хувьшл бол өрхөд мань ойлгосоо гэж бодож байна. Байшин гэрээ дулаалах эсвэл эрчим хүчний хэмнэлттэй сууц бариулах. Тэгээд тэнцэнэ сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад нарны хавтан ашиглаад явах юм бол илүүдэл цахилгааны төвийн сүлжээнд зарах боломж нь бүрднэ. За төвийн сүлжээнээс хамааралгүйгээр бие дааж сэргээгт эрчим хүч ашиглаад явна гэх юм бол туцхай зөвшөөрөл энэ олон үе шаталтай дарга нараас гарын өсөг цуглуулдаг техникийн нөхцөл энэ гэсэн тийм бүх асуудлууд алга болно гэсэн. Ялангуяа орон нутгийн засаг дарга нар маань энэ дээрээс анхаараасаа гэж бодож байна. Тог тасарчлаа гэд сүлжээнд холбож өг гэд цахилгаан станц барь гэдэг асуудал бол одоо улсын төсөв дээр тавих ёсгүй шүү. Орон нутаг маань бие даагаад эрчим хүчээ шийдэх боломж болцоо нь энэ тогтоолоор нээгдэж байгаамаа. Өнөөдөр энэ хэдүүлээ хэлц хэсгийг дэмжиж нэгдсэн чуулганаар дэмжигдэж явах юм бол ирэх хааврын чуулганаар энэ тогтоолын төслийн гүйцэтгэлийг бид нэр засгийн газраас сайднараас асууна. Энэ журмууд бүгд байхгүй болсон уу? Яагаад хүн өөрөө эрчим хүч үйлдвэрлээд тэнцэнэ сайхан тогон тасрахгүй дулаахан үйлжиё гэж яхад төр засгийн гарч ирчээд зөвшөөрөл өгнө гэх гар өсөг зургаад суугаад идэг. Тэрний бүгдийг болиулна гэсэн тогтолцоогоо. Тэгэхээр маш богино хугацаанд засгийн газар маш их ажлыг хийх буюу иргэдэд ээлтэй, хувь хвшилтэд ээлтэй ийм журам тогтолцоогоо дахин загварчлах гэсэн ийм тогтоолыг оруулж байгаа. Тэгээ миний хувьд сүүлийн 5 сарын хугацаанд Улаанбаатар аянараа төвийн 6 дүүрэг болон налах дүүргээр яваад байшин гэрээ зөв дулаалах мэдээллийг мэргэжлийн байгууллагуудтай, олон улсын холбоотой хамтраад мэдээлэл түгээгээд явлаа. Иргэдээс тавьж байгаа шаардлага бол бас тийм байна. Цахилгаан хаалгаар шилжээд удаагаа шийдъя гэд ороод ирсэн чинь цахилгаан тасалтаад идэг. Хүчлэлт нь хүрдэггүй. Тэгээ эсрэгээр эрчим хүч тавья гэхлээр журам нь хэцүү байдаг. Баахан процессын олон давхар дамждаг. Хүн сурталтай байна гэсэн асуудлыг хөндөжсэн. Тэгэхээр энэ хилцүүлгийг тогтоолын төслийг энэ хилцүүлгээрээ бүгдээрээ дэмжиж явъя гэсэн уриалгыг хэлмээр байна. Баярлалаа.